Саяхан би найзтайгаа хамт гэрлүүгээ алхаж байлаа. Гэтэл хоёр хүүхэд хэн нэгнийг шоолж байгааг олж харав. Тэр хоёр ихэд инээж байснаа гинэт цухтан алга болов. Бид хоёр арагш хартал нэгэн эмэгтэй зогсож байв. Тэр баг зэрэг хачин харагдсанд бол бид хоёр хоорондоо түүний талаар ярьж байтал тэр бид хоёр руу эрдэн ирлээ. Тэр гинэт аимшигтайгаар нэмцэглээд бид хоёр руу ойртож ирэв. Тэр эрэгтэй хүн байв. Бид хоёр үнэхээр хайсан. Бид хоёр аимшигтай байсан шиг өнөө хүүхдүүдэд инээдтэй байсан бололтой. Түүн лүү чулуу мод шидэж байхад тэр ямар ч хариу үйлдэлгүй алхана. Хэд хоногийн дараа би түүнийг мэдэн дээрээс олж харлаа. Тэр эмнэлгээс оргосон байсан ба түүнийг дахин барьсан хэмээн мэдээлж байв. Мөн яаж баригдсан талаарч бичжээ. Өнөөх шоолж байсан охины араас тэр эрэгтэй ирж тэр яг л бяцхан охин шиг сайн уу хэмээн далласнаа урвайж өнөөх охины гэрийн зүг ямар нэг юм хэлэн болгож эхлэв. Тэгж байснаа гинэт чангаар чи намайг санаж байна уу хэмээн ориллоо. Охин айсандаа хаалгаа хаасан ч өнөөх эрэгтэй хамаг хурдаараа гүйж байлаа. Түүний хаалган дээр очиод хамаг хүчээрээ балбаж байв. Ашгүй цагдаа нар хурдан ирж тэр эрэгтэйг хэрэгжил. Түүний царайд уур бухимдал хорсол илэрв. Тэр өдөр хэн нэгэнд аюулх учраагүйд би өдөр бүр баярлдаг.